За hello хэлцүү ханууд минь. За тэгээд хайрт мөрнийхаа 4-5 дахь ангийг ярьж өгье. Бичлэг эхлэхийн өмнө мэдээж лайк бас сав дараарай. За тэгээд анимлуугаа хамтдаа орцгоё. Манай тамаа маань өөрийн жихэн хувиралтаа ороод газрын луутай энтийн цүүхэн туулдаж анхаарлаа сулруулах үед нь лууг ялч чадна. Үрд юм мангасны хувиралтайгаа байх юм болов уу гэж бодож байсан ч гэсэн эцэстээ энгийн мөр төрхөндөө дахин орж чадхаар болсон байлаа. Тэгээд лууг өөрийн агуулгатай хийгээд эзэнлүүгээ хамар хурдаараа очиж газрын лууг тэдэнд өгч арыг аварсан байдгийг. Шархандаа халуурсан тэрээр өөрийн баган явдлыг дурсах үед тосгонлоонч төрүүд дайран шатааж байхад хэсэг бүлэгч төрүүд бяцхан аряд муу зүйл хийх гэж байхад нь нэгэн элементал муур гарч ирэн аварсан байдаг. Тэр мөчөөс л эхлээ тэрээр муур гэдэг амьтанд дурлсан юм байлээ. Эмээ уусны дараагаар арай мань арай гэж хөл төрөө зогсохоор болдог. Эдийгээр идгсэн ч бүрэн тэнхэрхийн тулд багагүй хугацаа хэрэгтэй. Тиймээс тамаа эзнийгээ амарч байх хооронд ганцаар цамхаглан орон луунаас сулсан шинэ хүчээ зуршиж үзэхээр болно. Нэгэн мен тавар таарахад шин чадвараа дараа ядах юмгүй л ялна. Тэгсэн цаанаас нэг эвгүй эмэгтэй өмнөх хүчтэй хувирлаа яасан юм. Хүчтэй нэгэн минь гэсээр гарч ирнэ. Тэгээд надад ганц л зориг бий. Надтай нэгдгээд хөрхий тамаалуу маань шууд айрлаа. Хөрхий тулдах эцгүй болохоор тамаа маань амнаан там цаана арай гэж цухтааж эзэн дээрээ ирэн амарна. Маргааш нь Ария тамааг маш хөрхнөр хувцлаад хамтдаа гадуур зугаалахаар болно. Гэтэ энэ харалтаа бүр амар хөөрхөн байгаа зү. Тэгээд өөрийг нь аварсан талархал илэрхийлэн бага насныхаа талаар ярьж өгнө. Ариун сэлэмчин хэрхэн тосгоныг нь аварч хэрхэн тэрээр гэрээ орхон хүчтэй болохын тулд адлын явдлын эрэлт гарснаа ярьж өгнө. Энэ бүхнээ ярихдаа нулимс тусуулахад тамаачлан сэтгэлийг нь дэмжиж тэр хоёрын холбоо бүрд илүү татна болно. Дараа нь вулкан дээр ирээд шинэхэн өмсгөлөө аван өмсөн. Энэ гэхдээ яг юунаас хамгаалах юм бол? За мэдгүй. Шинэ хэрэгслээ туршлагаа болж хамтдаа цамхаглуугаа орцгоно. Замдаа таарсан хэдийн имийг ядахымгүй устгаж байтал нөгөө нэг гаж эмэгтэй чинь гарч ирээд тамаалуу маань чичрээ дараад эхэллээ. Ариач замын дамуур хиний охин юу хийж явна гэтэл өөдөөс нь би юу ч мэдэхгүй, өөрийгөө ч мэдэхгүй, хинч ширэггүй гэд. Өсвөр насны хүүхэд шиг юм хэлэхээр манай хэд солонгос дараа мүцээр байгаад ой сунамжаа мартчихсан юм байна гэд дагуулад хамтдаа явахаар болно. Өнөөх үл таних нэгэн ч гэсэн энэ мууртай хамт байх юм бол хаан ч гэсэн явах үгээд дагааж явахаар болно. Тэр самдаа Ария түнд нэр өгөхөр боллоо. Гэтэ нэр энэ өгөх юм амарх юм бах та. Тэгвэл би нэг нэрээс солиод оюун моёнтой болгоч бол тий. За зэнч авах. Ододлоо удаан харсны дараачаар түнд Стелла хэмээх нэрийг өгнө. Түүний дараачаар мэдээж хэрэг усанд орцгоно. За мэдээж хэсэг нь үзүүлэхгүй заяа. Би бол энэ анимес эсрэгүүцэн ч нөгөө хоёр маань амар гоё гээл намайг яриулаад байгаа би буруугүй гэхгүй юу. Хангалттай хөгжилтсний дараачаар унтах болоход нөгөө Стелла чинь оюун ухаанаар нь холбогдож ярих ба муур яаж ярьдгийг нь мэддэгт гайхтал чи надтай тулдахдаа олон юм яриад байсан бэстэй гэж хэлнэ. Намайг санахгүй байна уу гэхэд тамаа удаан хартал өнөөх газрын луутай төстөнүүд харагдах ба мөн байж таархан тэр. Газрын луу харанхуй агуу төрөгдөөл асар хүчтэй болон мэндэлж сул дорой мангасуудаас уйдж байхад нь тамаа түүнийг ирэн устгасан байдаг. Нас барахтаа тэрээр дахин төрүүл түн шиг хүчтэй нэгэнтэй хамт байхыг хүсэхэд бурхан түнд боломж олгон түүний дахин төрөлтийн чадвар идэвчин хүн төрөхтэй болон сэрснийг хэлнэ. Тамаач өшөөгөө авах нь гэтэл өөдөөс нь надтай хамт бай гэж ларина. Азар Ариасэрч түүнийг аварлаа. Лууч хайртай гэж хэлээд хамтдаа унццахаар боллоо. Шинэхэн өглөө эхэлж Стелла очих газаргүй тул хамтдаа амьдарцгаахаар болно. Өглөөний цайны үеэр Тама Стеллад хичнээн их арай хүндэлдэг болохоо эхэлж өөрийг нь аимшигтай мангас гэж хэлэхгүй байхыг хүснэ. Тэр хоёр тохиолцоор хөөхөн дотн болоод амжнаа. Хамтдаа гудамжаар алхаж явж байхдаа Ария Стеллад хамт адлын явдал гаргахын санал болгож түүнийг тохиромжтой хувцаслахаар болоод вулканы дархны газар ирнэ. Стелла ч хүн төрхөндөө орсон ч хүчээгүй алдаагүй байх ба биеийнхээ эсгийг лууных шиг болгож чаддаг болсон ба бусдан ч түүнийг Dragonoid гэж бодоод сэжиг авлагын өнгөрнө. Тулааны хэрэгслээ сонгох болоход хамгаалалт сулаасаа болж тамаад ялагдсан тэрээр сүх сэлэмнээс илүүтэйгээд бамбаг илүүд үзэж ерөнхийдөө энэ багийн танк болж байгаа. Гэтэ дан бамбаг гэлтгүү дахианы том сэлэм авах нь тэр. Цамхагт ороод хөөрхий гоблинуудыг сэлэм бамбагаа хаяад л илчин. Зевсгээ марчгаад араас нэрсэн гоблинуудыг твслээд хаяв. Тулаанаа өргөжлүүлэн стол таарсан бүхнээ устгаж байлаа. Тэгээд нөгөө нэг балаа нэлцгээ биттэй чинь таарад төлөвлөгөөгөө дайрахтай бүтлгүүтэж тийлтрээ тухаангүй болох үед нь тамаа нөхцөл байдлыг гартаа ав мангасыг ялна. Аялалч хөргөжлж хэдэн гахаануудыг мөн л ялдах юмгүй устгахсаар үнэхээр хүжилтэй байх нь тэр. Ингэж явсаар байгаад мэдээж хэрэг дөрмийн дагуу усан сарн дээр нь тэд нар хамтдаа усандаа орхон тэр. Хангалттай тулцсны дараачаар тэдний багийнхан чухал бараа хамгаалах вин хүлсэл ирсэн байх ба очих хартал манай Стеллагийн арга явсан үйл явах уу. Манай Стеллагийн нүдэнд оройтой гаргаж байгаа юм чинь. За тэгээ энэхүү 4-5 дахь ангиуд нь дуслаа.